2014 оны байдлаар улсын хэмжээнд 22.9 мянган өрх орон сууц түрээсэлж амьдардаг гэх судалгаа бий. Хэдийгээр засгийн газраас иргэдийг орон сууцтай болгох үүднээс 8% хүүтэй орон сууцны зээлийг хэрэгжүүлсэн ч байр авч чадахгүй өрхүүд олон бий. Чухам эдгээр өрхийг төрөөс бодлоготойгоор түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулж мөнгөө хурааж орон сууцтай болох хүртлээр түрээсийн орон сууцнд байх нөхцөлийг хангаж өгөх гэж байгаамаа. Тодорхойлбол түрээсийн орон сууц хөтөлбөрийг засгийн газраас өнгөрсөн 100 баталсан ингэснээр түрээсийн орон сууцыг бий болгох ажлыг эхлээд байгаамаа. Тэгвэл энэ ажил ямар шатандаа явж байгаа талаар барилга хот байгуулалтын яамнаас тодрууллаа. Түрээсийн орон сууцын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд бид нэр төрийн орон сууцын корпорацийн баригдсан буян тухай 2 болон орон нутагт хэрэгжиж буй 1000 айлын орон сууц байна шүү дээ, тийм. Түүний хүрээнд хамрагдах орон сууцууд маань ихэнх нь ашиглалтанд орцсон байгаа. Үүний эхлэл болоод бид нар өнөөдөр 900-аад байшингаас эхлэх гэж байна л да. Түрээсийн орон сууц гэж тусад нь орон сууцны хороол барихгүй гэдгийг албаныхан анханасаа хэлсэн. Харин одоо байгаа мөн шинээр баригдах орон сууцны хорооллын хэсэг байрыг түрээсийнх болох байдлаар шийдвэрлэн гэж байгаамаа. Тэгвэл эхний ээлжинд түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах боломжтой 900 гаруй байр бий гэх судалгааг гаргажээ. Тодорхойлбол энэ 900 гаруй байрны 350 нийслэлд 589 нь орон нутагт юм байна. Ялангуяа буян тухай хорооллын зарим хэсгийг ч түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулахаар болжээ. Гэхдээ түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилт хараахан эхлээгүй байгаа. Хэрвээ эхэлсэн тохиолдолд хямд үнэтэй түрээсийн байранд орох хүсэлтэй иргэд багагүй бий. Тэгвэл ямар иргэд түрээсийн орон сууцнд орох вэ? Түрээсийн орон сууцтай бол үндсэндээ бол бага орлоготой, тийм ээ. Тодорхой хэмжээний төлбөрийн чадвартай тийм иргэдийг бол хамруулна гэсэн байна. Орлого нь хэдээр хязгаарлагдж байгаа вэ? 22 бүлэгт хуваацсан байдаг тийм ээ иргэдээ. Тэр бол үндсэндээ бол 1-ээс 17 гэсэн. Бүлэгт хамрагдж байгаа улсуудыг хамруулна гэсэн тооцоолол байна. 1-ээс 17 дугаар бүлэгт орсон иргэдэл хямд үнэтэй түрээсийн орон сууцнд хамрагдах юм байна. Гэхдээ цаашид хөтөлбөр хэрэгжүүлэх журмыг төрийн орон сууцны корпорациас гаргана. Эхний байдлаар мэдэгдэж байгаагаар түрээсийн орон сууцны байр нь 30-аас 50 м2 хүртэлх талбайтай. Өөрөөр хэлбэл энэ хэмжээний 1-ээс 2 өрөө байр байна. Харин энэ хэмжээтэй байрыг орон нутгийн иргэд сард 20,000-аас 200,000 төгрөгөөр, харин нийслэлийн иргэд 200-аас 300,000 төгрөгөөр сард түрээслэгээр зохицуулжээ. Гэхдээ иргэд энэ орон сууцыг дамлан түрээслүүлж барьцаанд тавьж зарж худалдаж болохгүй, зөвхөн өөрийн гэсэн орон сууцтай болох хүртлээр хямд өртгөөр түрээсийн байранд амьдрах нөхцөлийг л төр засгаас бодлоготойгоор олгож байгаа гэсэн үг юм аа.